Кино төгсгөлийн ёслолд оролцохоор явж буй ахлах ангийн 2 сурагч санамсаргүй мөргөлдөж охин унахын даваан дээр хөвгүүн түүнийг гараас атгаж нөгөө гараараа уцаа авах гэж байхад охин хөвгүүний ингрээс татснаар тэдний уруул шүргэлцэнэ. Охин ингээд л бараг дурлцдаг. Түүний араас зургийг нь дарж гүлрэн суuna. Гэтэл сургуулийн хамгийн өндөр IQ-тэй сурагчийг зарлаж үг хэлхийг хүсгээд хэн байсан гэж түрүүний хөвгүүн байдаг. Түүнийг Жан Жишүү гэдэг. Тэрээр сурлах сайтай сурагчдын ангид сурдаг. Царайлаг бурхан очтой. Ингээд охины хүсэмжит сурагч болж байгаа юм да. Түүнийг харсан манай охины зүрх яг хагарлаа. Тэрээр ингэж бүхий л амьдралынхаа туршиж хизээж мартахгүй хүнтэйгээ таарсан нь. Сурагчдын IQ-наас хамаарч AS A хүртэл 6 түвшинтэй. Мэдээж сурлагын орчинч Дэсондо. Манай Шинчаи охин хөөрхий F төвчний ангийнх Жишүүг энгийн үед харах үнэхээр хэцүү. Харин эрэхтэн нэг иймэрхүү. Ёо, октод нь ингэж харж идэр. Ангийн сурагчдыг чимээгүй орчинд байлгах гэж сургууль бүр тусгай хамгаалалт хийсэн байлаа. Хуруугаа уншуулад IQ нь 200 гэж гарч иж идэр. Тэгсэн энэ хаалга муу сурдаг сурагчдыг тог зогдог. Гэтэл шинээр шилжиж ирсэн энэ охин мэдээлгүй дартал IQ 87 гэснээ тог зогно. Хөөрхий Шичаан ухаантай хүний хажуудад тэнийг би ойртох нүгэрдэл тансаглал юм шиг хэмээн бодож зогсно. Хэдий 3 жил өнгөрсөн ч энэ хугацаанд нуруунаас нь л харах хувь тохино. Сурагчдын дунд хов цуу яриа талхах нь ямар амархан билээ дээ. Америкт амарч байгаад ирсэн тэд яг л хосуучиг харагдаж байна. Өмсөх хувцас энэ төр ямар гоё юм бэ гэдэл бөөн сенсац тархдаг. Найзууд нь түүнийг одоо болоо тэр сургуулийн хатан хааныг биш чамайг сонгоно гэж байхгүй штэ гэхэд Шүүчаан та нар намайг дэмжихгүй байгаа мó гэхэд бид болзоог чинь дэмжнэ гэхдээ зүүдийг чинь бол биш шүү гэд яг сайхан ярьж байтал харваа сахилахгүй хитэн гарууд ирсний ширээг нь өшөглөөд л за яах ч юм бол охтуудыг зодмооргүй юм да гэж бодтол шууд л амттай хол өрсөн ширээ өмнө нь тавиад хаан хавч авчираад тэгснээ хоёр найзад нь нэг өндөг өгдөг. Энэ хүүхэн Шичааныг хамгийн хөөрхөн чам шиг охиныг бүгд л хүснэ. Би чамд сургууль амрахаас өмнө гэд яг сэтгэлээ илчилж байхад нөгөөх нь буруугаар ойлгоод за төгсгөөс өмнө түнд заавал сэтгэлээ илчилнэ. Баярлалаа гэд яваад өгдөг. Жилдээ ганц удаа эрчим хүчний хомсдол үүсэж хурууныхээ ажилдаггүй юм байна. Энэ үед нь A болон F бүлэг 10 минут хамт байх боломжтой гэсэн үг. Тэрийг нь ашиглаж сэтгэлээ илчилгээр шийддэг. Харин түүнд сайн жин хөвгүн найзуудынхаа хамт Шинчаины замд нь заавал саад бол гэхэд найз охтууд нь тэднийг саадуулах гэж бөөн үүмэн болно. Ямар ч тэрээр амжилттай дотогш нэвтэр саадгүйгээр түүнийг олдог. Тэгээд би 3-ын F ангийн сурагч Шинчаин би чам сайн. Миний сэтгэлийг хүлээн авна уу гэхэд нөгөөх нь за ойлголоо хэмээн төхөж ирээд энэ боломжтой гэж бодоо юу. Хизээш тийм юм болохгүй гэхэд Шинчаин би бууж өгөхгүй. Чи илтгэл дээрээ хэлээ зү. Тууштай байвал мөрөөдөл биелгээ гэж. Гэхэд Жишүүн чам шиг хүмүүс л тийм юмд итгэн л дээ. Би ухаан муутай охтуудад дургүй гэхин тэр мэдээж маш эвгүй байдалд орно. Тэгээд ч гунигтай байлаа. За ямар ч хүн хараагүй юм чиндээ гэд бодтол багш нь камераар аль үжи харчихсан чанга ирэгчээр чи хичээлээ давтахын оронд Жишүүний хайрын 30 секундыг хайр альчилж өнгөрөөлөө хэмээн зарлчихсан тэр. Ингээд түүний бичлэг үзэлтээрээ тэргүүлж аль хэдийн 3 сая хүн үзчихсэн байдаг. Тэрээр аавтайгаа амьдардаг. Аав нь түүнийг гайгүй ахлах сургуульд оруулах гэж бүх мөнгөө зарцуулсан тулд тэд ахлах сургуультай хамгийн ойрхон тэгтээ ашигтай байрлалд хуучин байшинд амьдардаг байв. Даанч тэр нь нүдэн дээр нь нурж унж тэр хоёр орон гэргүй болдог. Сурвалжлагч нар ирж бөө мэдээ бэлтгэж тэднийг орон гэргүй болсон тухай мэдээллийг улс орон даяар цацчав. Ингээд найзууд нь түүнд зориулж хандив аян зохион байгуулах яг тэр үеэр Жишүүнийг хандивт нэгдэж чамаас л болж тэр дог тохоо болсон гэхэд өнөөх нь танаа аав ашигтай байрлал харах биш нөхцөл байдлаа зөв тодорхойлох байсан баггүй юу? Би ийм юмд хандив өгөхгүй гэснээр Шичаан миний аав намайг сайн сургуульд оруулах гэж хичээсэн. Таны анги манай анги хоёр ер нь дүнгээрэл өөр болохоос өөр юугаараа өөр юм бэ? Ямар ч ялгаа байхгүй. Бид бүгд тэгш эрэхтэй байгаална. Бас би чамд эрэх шалгалтанд ихний 100-д орно. Чамд нүнэгээ баталнаа гэхэд хүүхдүүд Шичааныг орон гэргүй болчихсон байж хаана хичээлээ хийх гээд байгаа юм бол тэгээс тэрэн шиг муусардаг хүн ихний 100-д орно гэж юу байсан гэж ярьцгаав. Ингээд тэд аавынхаа багын найзанд амьдрахаар ирдэг. Харин баг хүн англиар чам шиг тэнийтэй хамт амьдрмааргүй байна. Интернетээр бичлэг үзсэн ёстой үнэн тэнэг гэхэд тэр даанч англи хэл мэдэхгүй учраас ойлгодоггүй. Тэрний ирсэн айл нь үнэндээ Жишүүнийх байлаа. Тэгээд өрөөгөө түүний зургуудаар дүүргэж тэрч бүхэл чамд хайртай байхаа боллоо. Гэхдээ эцсийн удаа хамтдаа унтцгаа хэмээн түүний зурагтай дээр орхинжлийн тавг гаргаж нүмернэ. Удалгийн хаалга догшиж Жишүү орж ирээд чи миний биеийг яагаад илж салаад байгаа юм бэ гэхэд Шичаан чи энд юу хийж байгаа гэд тэдний гэрт ирснээ мэддэг.
Маргааш болж хичээлд явхад ээж нь Жишүүнийг Шинчаиныг сундлаад хамт хичээлд яв гэхэд Жишүү манай зөндөө дугуй байгаа зү гэхэд ээж нь аягүй сонин дугуйнууд бүгд дэвтэрчихсэн байна гэснээр тэднийг хамт явуулна. Энэ ээж нь бол романтик дурлалыг насаараа мөрөөдсөн мөн охинтой олгохыг хүсдэг хүн юм билээ л дээ. Тэгээд хүүдээ ингээ гоё дурлал хайгаад байгаа байхгүй юу? Тэгээд нэгэн өдөр Жишүүний ээжээс Шинчаинд бичлэг ирэх ба тэрхүү бичлэг дээр нь ээж нь Жишүүнийг эмгтэй олгож хувцаслаад бяцхан охин минь бүжиглээрэй хэмээн түүний бүжиглж байгаа бичлэгийг явуулсан байдаг. Тэгээд тэр үүнийг нь ашиглаж Жишүүнийг өөрийн гэрийн багш болгохоор шийднэ. Тэгэд өдөр бүр хичээлээ давцаар байлаа. Шалгалт болж түүнийг хичээнгүйлэн хийхийг харсан багш нь хүртэл нулимс унгана. Тэгээд тэрээр эцэст нь 100-д багтаж чаддаг. Багш нар нь тэр ингэх ёсгүйдээ хэмээн бүр маш олон аргаар материалыг шалгасан ч тэр үнэхээр гарцаагүй 100-д багтаж чадсан байлаа. Тийм учраас нэрийг нь самбар дээр нэмж өчөж байгаа нь энэ. Хэд хоногийн дараа сургуулийн спортын наадам болж Янг ангитэй энэ тэнцээ өрсөлдөж гэхдээ ялдаг. Үүнээс болж тэд маргалдаж улмаар Шичаин маргааныг тасалж тэр чамайг бодвол сайхан сэтгэлтэй хоол намттай чам шиг өөдгөө биш гэхэд Жишүү. Тэгвэл яах гэж тийм хүн сайн болсон гэхэд ард нь түүний сэтгэлээ илчилж байсан өмнөх бичлэгийг нь Жишүүний пенүүд тавина. Уурсан Шичаин би чамайг хайрлахаа боллоо мэ гэд өнөөх бүжиглэж буй бичлэгийг нь зөрүүлж тавина. Ингээд бөөн инээдэн болж эцтэй зодон болоход Жишүү Шичаиныг хөтөлж яваад чи сая юу гэсэн бэ гэхэд Шичаин би чамайг хэж хайрлахгүй оюутан болоод чамаас л найзлуутай болно. Ахиж таарахгүй учраас чамд гай болохгүй заа юу гэд яг явах гэтэл Жишүү гараас нь татаж иргүүлээд үнсчихв. Тэгээд Жишүү ахиж хайрлахгүй байхыг чинь харъя л да гэд яваад өгдөв. Үнэн өөртөө итгэлтэй байгаа зү. Жишүүний ээж Шичаинд хандаж чамайг ирснээс хойш Жишүү их хөршлөгдөж байгаа. Яг хөшүү царай нь хэвэндээ байгаа л да. Гэхдээ энэ бүгд бидний буруу. Түүнийг багаас нь л биеийг нь даалгаж ирээдүйд панда компани өвлөх учир маш сайн хичээ гэж өдөр шөнөгүй түүнд сургаснаар тэр ийм болчихсон юм. Би түүнийг жаргалтай байлгахыг л хүсдэг. Чи манайд ирж түүнийг өөрчилж өгсөнд их чинь үнэхээр их баярлаж байна. Гэхэд Шичаин ихчээ түүний ирээдүг надад даатах гэж хэлдэг. Жишүүнийг шалгалтанд явах болоход Шичаин өөрийн хийсэн сахиусыг авчирч өгөөд өнөөх нь сахиус аимшигтай харагдаж байна. Чи ч бас аимшигтай харагдаж байна гэв. Тэгээд муухай харагдаж байгаа ч сүмд удаан сууж ариусгасан болохоор аз авчирнаа гэд түнд зөөж өгдөг. Удаан сууж хийсэн болохоор нүд гар нь хөөрхийн амар болчихсон байгаа зү. Аз авчирна гэсэн чихнээсээ бүтлгүүтээд л байла. Тэгснээ Шичаин араас нь би чиний төлөө гэртээ залбирч байгаа. Кой хаан чамайг ивэг гэж зурус явууллаа. Үүнийг харсан Жишүү залбирах хэрэггүй зүгээр л надаас хол байл та гэж бодов. Хөөрхий Шичаин шалгалт болох газар нь залбираад дагаж явж байгаа юм байна лээ. Тэгээд бүр ядарчихсан буцах гэж байгаад мотоциклд дайруулдаг. Түүнийг Жишүү авчирч шалгалтандаа хоцорно. Үүнээс олж ээж аав нь бөөн уур болохоо Жишүү би тэр шалгалтанд орохгүй гэж бодож байсан. Бас компаниг өвлөе гэж ганц ч удаа хэлээгүй гэхэд аав нь чи ирээдүйнхээ тухай боддог юм уу? Яасан хариуцлагагүй юм бэ? Ийм олон жил чиний төлөө ажиллаж байхад би та нарын яв гэсэн сургуульд явж ажил гэсэн газар чинь ажиллаж та нарт таалагдсан охинтой гэрлэнэ. Гэхдээ би яах юм бэ? Би өөрийнхөө баймар байна. Надад хайртайг чинь мэднэ. Гэхдээ уучлаарай гэд гарч явдаг. Шичаин ээж ааваас нь уучлалт гуйж түүнийг аваад ирэх хэмээн араас нь гарав. Ингээд тэр голын ирэг дээр байсан дугуй Жишүүних гэдгийг таниад түүнийг ус руу өсөрч амиа хорлсон байна хэмээн бодож чангаар орилж чи ямар харгас юм бэ? Энэ зүгээр л маргаан байсан штэ хэмээн орилоход Жишүү ардна. Чи ууж дуусвуу? Дандаа өөрийгөө эвгүй байдалд оруулах юм гэхэд үнэхээр бүгд миний буруу. Би чиний амьдралыг гамшиг болгосон. Би нүүнээ намайг бүү зогсоо гэхэд юун зогсоох нөгөөх нь хөдлөгч үгүй. Тэгээд чи үнэхээр миний амьдралыг гамшиг болгосон. Гэхдээ чи их хөвгөлтэй хэмээн тэд хэсэг ярилцаж сэтгэлээ хуваалцсан. Тэгээд Шичаин чамд хийхийг хүссэн зүйл байвал бүгдийг нь хий. Сэтгэлээ амар байлга. Учир нь би үргэлж чамтай хамт гэж шүү. Чи гарч ирээгүй бол миний амьдрал урдах шигээл томчуудын хүслийг гүйцэх гэсэн уйтгартай байгаасан. Сайхан юм ярихаас илүү үйлдэл хийх нь чухал. Тиймээс нүгүү чинь тусламж хэрэгтэй бол надад хэлээрэй. Би туслая гэдэг. Хөөхөөрхий. Удалгүй Жишүүн өөрийн мөрөөдлийг хөөхөөр гэрээсээ нүүсэн. Тэр гадаадд сураагүй ч үрдийн адил амжилттай яваа. Удалгүй тэд их сургуульд орлоо. Үдийн хоолны цагаар галтгоонд очиход ангийнхан жин тентхийн тоогоож болчихсон. Шичаинд тусгай хоол бэлдэж өгдөг. Харин Шичаин Жишүүнийг дагсаар л байлаа. Жишүү малын эмч болсон байдаг. Түүнийг хар зогсон Шичаин тэр над руу ингэж инээдэггүй ээж энэ гахаар ямар их инээд юм бэ? Тэгэхээр би нохой гахаанаас дор гэсэн үг үү? Химэн өөртөөгөө ярилцсан. Түүнийг даган явхад гэрийнх нь үүдэн тэдний сургуулийн шаахва хоол бариад цогсож байх ба тэр хоёр их л дотн харагддаг. Ингээд тэд хамтдаа дотогш орж Шичаин цонхыг нь ажиглан сууна. Удалгүй Валентины өдөр болж өнөөх хоёрыг Жиний хамт дагав.
Тэгээд баригдсандаа бантаж юу хийж яваа юм бэ гэхэд тэр хоёр мөн болцож байна гэж хэлдэг. Шахва тэр хоёрыг зураг авахул гэснээр хүчээр хідэн зураг даруулна. Мөн Жин тэрэгчин дээр ирж тэр охиныг суухаар нь маш хурдан яваарэ. Эргэж харж болохгүй шүү хэмээн илүү хөстөлдөг. Тэр их хөдөлж тэр хажуу тийш гартал хажууд нь Шичаан юм биш Шахвай сууж байв. Яагаад чи байгаа юм бэ гэхэд миний хөл өвдөө төр суух хооронд ийм юм болчихлоо штэ гэж хэлв. Ингээд Жишүү нэгэнтэй хоёулаа үлдсэн хойно очиж үзмээр газар байна уу? Тэд хоёр зугаалахар болдог. Тэгээд Жишүү эмч болох мөрөөдөлтэй тухайгаа хэлэхэд Шичаан чи эмч болвол би совилогч болно. Чиний чадвараас харахад чи совилогч биш чандарлагч болох юм шиг байна да. Гэхэд Шичаан тийм гэж үү? Хитэгээр би сүнснээс айдаг ч гэсэн даван тулголноо химэн инээлтэн. Үнэхээр гинэн цайлга охин байгаа биз? Тэгээд хоёулаа энэ голд ингээд явж байхыг харсан хүмүүс чи бид хоёрыг хос гэж бодох болов химэн инээхэд Жишүү домыг ёсоор бол энд ирсэн хосууд салдаг юм гэхэд Шичаан хашгирж босож байгаад тэр хоёр унаж шавар шахваатай холилдно. Шичаан бүхий л цаг үед түүний төлөө байдаг. Өглөө үүрээр Жишүү түүнийг зөөлөн үсэж энэ чиний Валентины бэлэг гэв. Харин Шичаан энэ үнсэлт зүүд байсан уу, жинхнээсээ байсан уу гэдгийг ялгадаггүй. Тагнах боломж гарсангүй. Жишүүгийн аавын бие муудаж тэд эмнэлэг дээр очлоо. Энэ бүх өдрүүдэд хувийн эмнэлэгтээ өөрөө ч эмч болсон Шахва Жишүүд бүх талаар тусалж байлаа. Аавынх нь бие муу бас ажил их байгаа учраас Шичаан Жишүүдэд тусалж хамт амьдрах боловч нэгэн өглөө ахаад 10 минут унтаж амрах хэмээн бодож сэрүүлгийг нь унтрааснаар тэр хоёр муудалцсан. Тэгээд ажлынх нь гадаа шүхэр барин түүнийг хүлээх боловч нөгөөх нь гарч ирээд чи надад туслах биш улам л тэр болж байна. Чамайг халамжлах чадал үнэндээ л алга гэдэг. Хөөрхий шаналсан тэрээр аав дээр очиход аав нь түүнийг чи түүнийг хайрлсан, зоригтой байсан. Харин одоо явах хэрэгтэй гэж хэлж охиноо тайвшруулна. Маргааш нь тэрээр эмнэлэг дээр очиж Жишүүтэй уулзахад тэрээр өөрт нь төгс тохирох хүн бол Шахва. Би түүнтэй сүү тавьсан. Чи юу гэж бодож байна да гэж асуудаг. Тэгэхэд Шичаан би та хоёрыг төгс хосууд олно гэж бодож байна. Үнэн дээр би чамтай хамт байхыг мөрөөддөг байсан. Одоо бууж өгье хэмээгээд тэд салцгаалаа. Энэ цагаас хойш тэр зөвхөн совилогч болохоор зүтгэж хичээсний үр дүнд бүхнийг айлгадаг совилогч болсон байв. Харин мэдээгээр Жишүү болон Шахва нар хамтарч хүүхдийн эмнэлэг байгуулсан нь хайр сэтгэлээ ил гаргаж байгаа хэрэг. Тэд удахгүй хуримлах бөгөөд хурмаа баал эдхийн хэмээн гарч байлаа. Тэгээд Жишүү сургууль дээрээ ихтгэл тавина гэдгийг сонсоод шууд л яваад очлоо. Тэд уулзаж ойр зур юм ярин Жишүү явах гэхэд Шичаан амжиж Шахватай хоёрын харилцаа ямархуу байна да гэж асууж амжив. Жишүү эргэж харан бид анхнаасаа ямар ч харилцаагүй байсан гэж хэлээд яваад өгдөг. Тэгээд гайхаад уцаа үдтэл Жишүү тэр үнэхээр хөөрхөн юм а миний төлөө хичээж байгаа нь хэмээн постэр улсан байлаа. Яг энэ үед Жишүүгийн дүү залгаж түүнээс ах чинь найз охинтой болчихсон юм уу? Сая пост оруулаа гэхэд ах пост оруулаагүй их утсан л да. Сүүлд гэр бүлийн шинжилгээний зургийг л оруулсан байна. Ах хэдхэн хүндэл шин зураг үзүүлдэг. Өө, саяхан пост оруулчихаж. Энэ охин хин гэдгийг мэдлээ гэв. Тэгээд Шичаан маш их гайхаж эргэлзэн. Удалгүй дүүн тань шиг тэнэг хүн мэдэхгүй байх нь аргагүй л те. Энэ постуудыг танд зориулж оруулсан байна. Гинэт Жишүү эндэр дээр гарч ирэн би чам сэтгэлээ илчилгээд ирсэн. Тэр үед өгсөн чиний захаа яг чам шиг ойлгомжгүй байсан. Тэгээд намайг ч бас ойлгомжгүй болгосон. Эхэндээ чамаас холдохыг хүссэн. Тэгээд чамаас алж чадахгүй гэдгээ ойлгосон. Чи энд байгаа нь надад одоо ч хайртай гэдгийг харуулж байна. Шичаан, чиний хайртай хүн бол би. Тиймээс намайг орхиж эсвэл өөр хүн сайн болж болохгүй. Энэ амьдралдаа зөвхөн намайг хайрл гэхэд би чамайг удаан дагсан залахгүй байна уу гэхэд мэдээ залхаж байна. Тиймээс гэрэлцгээе гэж хэлснээр кино дуустдаг. Маш олон жил тууштай гүйснээр эцэст нь өөрийн болгож чадчихж байгаа юм. Та нар хамгийн ихтэй хэр удаан хин нэгний араас гүйжсэн бэ? Айлсвал тасралтгүй хүний араас ингэж тууштай гүйдэг найзаагаа доор мен шийгээрэй. Баяртай.